За энэ цалингийн асуудал дээр ингээд би сая юуг нь харахад сая л харлаа. Тэгээ үндсэндээ нэг цалингаа нэмүүлээ гэж хэлэнгүүт үндсэндээ нэг 10 хоногийн дотор шууд их хурл руу орж ирээ шийдэж явах шиг байна. Одоо цаашдаа ийм байдлаар явах уу яах вэ? Яг нэмэх үндэслэл нь юу юм бэ? Одоо төрийн захиргааны олон албаа хаагч нар сая хөдөө гадаа явж хахад цалингаа яаж нэмүүлэх вэ? Биднийхээ үндсэндээ хаягдлаа. Компьютер байхгүй, тоног төхөөрөмж авч явахгүй гэсэн. За цалин огт нэмэгддэггүй. Тэгэхээр ийм нэг юм зарчим байхгүйгээр ингээд орж ирж байгаа нь өөр хууль юугаар зохицуулагдж байна яаж байна гэдгийг тодруулга авъя. Эсвэл одоо зөвхөн тухайн салбарын цалингийн их хурлаар тогтоох гэдэг хуулийн асуудлын дагуугаар орж ирээд байна уу? Дахиад түрүүн бас Наранбаатар дарга хэллээ. Аудитын бас асуудал тавьж байна гэн. Ингээд явуул яах вэ? Эсвэл яаж шийдэх ёстой юм бэ гэдэг талаас нь зүгээр тодруулга авъя. За, Бангороо зөвхөн гишүүн хариулъя. За, энэ 109-ний гарах ёстой асуултаа энэний хариулт нь их энгийн. Ерөөсөө энэ яг хуулийнхаа дагуу явж байгаа зүйл. Нөгөө шүүхийн ерөнхий зөвлөл чинь шүүгч гишүүд, шүүгч бус гишүүд гэдэг хоёр гишүүдээс бүрдэж байгаа шүү дээ, хоёр төрлөө. Тэгээ шүүгч гишүүд чинь шүүгчээрээ явж идэг учраас шүүхийн цалин нэмэгдчихлээр шүүгч бус гишүүдийнх нь өөрөө үлдчихэж байгаа. Тэгэнгүүт нэг ажил адилхан функцтэй нэг ажил хийж байгаа хүмүүсийн нэг цалин аваад нөгөөх нь яг адилхан ажил хийж өөр цалин та болчихж байгаа юм. Тэгээд энэ төсөв дотроо өөрөө шийдэгдэх бас боломжтой байж байгаа юм. Тэгээд тэр үүднээс нь энийг нэмэхгүй бол наадах чи өстой нөгөө ялгуурлан гадуурхсан хүний эрхийн асуудал чинь гараад ирж байгаа. За, дахин тодруулъя. Тэгэхээр иймэрхүү зүйл байгавал ер нь цаашдаа хуулийнх нь хувьд ч гэсэн өөрчлөхгүй бол ингээд их хурлаар нэгээр нь ч юм оруулж ирдэм үү нэг ийм харагдахаар эн чинь зарчмын хувьд ингээд их сонио харагдаад байгаа. Одоо айгуул олон хүн харж байгаа бахал та одоо ингээд гишүүд улсын хурал болохоор нэгээр нэг хүмүүсийг оруулж ирээд байгаа юм шиг. Тийм учраас дараагийн ээлжинд одоо манай хууль зүйн байнгаараа гэдэг энэ холбогдох хуулинд нь өөрчлөлтөнд оруулаад тэр төсөв дотроо багтаагаад өөрсдөө ижилхэн нэмэх гэдэг юм тавихгүй болохоор салбарын асуудал тусдаа гэдсэн чи одоо албан тушаалаар нь тус нь оруулж ирнэ гэдэг асуудал бол энэ зарчмыг өөрчлөх хэрэгтэй байна гэдэг юм саналыг хэлмээр. За баярлалаа. Санал хэллээ.